Зарим үзэгчид эрхэм хилчдэх энэ өдрийн амрыг ирээ. За та бүхэндээ бид бүхэн хилийн цэрэгт нэг насаа зориулсан ажил амьдралынхаа гарааг ус хилийн цэрэгээс эхлүүлж исэн хилчин ухрандаа нарыг ус цувралаар танилцуулж тэдгэрийн алдар хавьяаг ус мөнхжүүлэх тийм ээ залуу байж үедээ дурсамж сургаалаа айлтгах зорилгоор энэхүү одоо подкаст яриаг ус эхлүүлж байгаа. За тэгээд энэ хүрээнд энэ удаагийнхаа дугаартаа чөлөөндөө гарсан хурандаа Баторшиг бас өрн оролцуулж байна. За юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайхан үйлчж байна та. Баярлалаа. Сайхан үйлчж байна. За Баторш хурандагийн үед одоо та хаана амьдарч байна? Танай нутгаар нүүлжилт хэрвэн байна? Би ogún Завхан аймгийн хүн шүү дээ. Завхан аймгийн Монгол орны хамгийн хүүтэн цэг Тосон цэнгэл сумын хүн. Одоо амьдарч байгаа газар маань Сэлэнг аймагт. Сэлэнг аймгийн Сүхбаатар сумд амьдарч байна. Өвөлжилт Сэлэнг рүүгээ сайхан байна өө. Үе цас жаахан ороод хүүтэн нэг хүүтэн биш. Яг нь 30 орчим их хөвтөрхөөрэ. Тэгээд өдөртөө нэг 10 хэдтэй сэндөө 20 хэдтэй яг л одоо хэвийн гэсэн үг шүү дээ тэр чи. Одоо Сэлэнгэд очиж байрлаад амьдраад хэдэн жил болж байна? Би ч одоо ер нь бараг Сэлэнгийн хүн болсон хүн шүү дээ. 1967 онд биш 57 онд цэргийн албанд татагдал хотод нэг жил болол 58 онд Сэлэнгэд цэрэгт очсон. Тэгээд цэргийн 3 жилийн хугацаага тэнд дуусгаад тэгээд Москвад цэргийн хилийн цэргийн дунд сургуульд явж дүүргээд 3 жил буцаад Сэлэнгэдээ томилогдоод ирсэн. Тухайн үед цэргийн амьдралын тухай бас та ярихгүй юу? 3 жил албааж исэн юм байна, тийм ээ. Тухайн үед нэг цэргийн алба ямар шүү вэ? Тэр үеийг нэг эргээд урсвал. Тухайн үеийн цэргийн амьдрал бидний хувьд сайхан байсан. 3 жил яг одоотой харьцуулбал хугацаа жаахан урт санагдах баг. Тэгээ 3 жилийн хугацаа бол тэгээ тэр үедээ тогтсон хуйлтай юм шиг болж сайхан байсан. Хангалт үйлчилгээ тухайн үеийнхээ нийгмийн их орны маань хөгжилтэй холбоотой тэгэл бүх асуудал нь шийдэгдэл явж ил байсан л да. Сая та цэргийн албаа хаагаад Оросд сургууль сурахаар явсан гэж ярьлаа. Тэр яг ямар боломж завшаан тохиолдож тэгж явсан болоо? Би төгсгч жилээ Сэлэнгийн байц өнгөрүүлэх гэж байсан багдар хийсэн халагдана 8 сард халагдана гэж байсан. Тэгтэл хилийн цэргийн газраас тэг чи хилийн хилцс гэж байсан санаж байна. Одоо энэ алдартай генерал Аргой Бэтхоёр тэнд цэргийн алба хааж ирсэн. Тэгээ хилийн цэрэгт хойш нь сургууль явуулахаар болсон. Гэт Бэтхоёрыг дуудаад тэгээ энд ирж нэг хэд хонол тэгэл хойшоо явсан л да. Тэгээ тэр үед чинь явхад Наавшгийн байц өнгөрүүлэх дээрээс галт тэргээр Наавшг явдаа Сүхбаатараас галт тэргээр явж исэн. Дандаа нэг Паласкарт гэж ярьдаг юм да одоо тэр үеийн задгай хоонд 7 хоног явж Москвад орж ирсэн. Энэ хурдан галт тэргэн тэрж байгаагүй. Тэгээд одоо сэтгэл нь хөрсөн 15 залуу Москвад очижлаа. Энэ одоо Монголын элчтээс хэддэх ээлжийн элсэлт гэсэн үг вэ? Одоо шилдэг л гэжсэн 15 болол явчихсан. Нөгөө элсэлтийн тухайд хэддэх элсэлт нь болж исэн бол шалгалт 7 дугаар ангийн хичээлээр шалгалт авчихсан. Зөв. Тэгээд эмнэлгийн үзлэгт орж ирсэн. Тэгээ манайхаас нэлээд 20 хүн байсан баг. Тэгээд хасагдаад 15 л үлдсэн юм даг. Сая 15 хилчид явж ялаа гэдээ ярьсан шүү дээ та. Тий. Хэн нь одоо ямар дүнтэй төгсөж байв? Бид нэр чинь 8 онд 6
сайн дүнтэй төгсөж ирсэн. За манай төгсөлтөөс ч одоо 3 генерал 4 хорондоо гаруудаа хэлийн зэрэгт. Бид нар за яг би өөрийг ярихад би онц төгсөж ирсэн. Мэдээж 10 маань онц төгсөлгүй яг хөө. Дашлова генерал байна. Бид хэд онц төгсөж ирсэн 8 үлээ. Сургуулаа төгсөж ирээд сэлэнгэд хуваарлагдчихсан гэдээ ярьлаа шүү дээ. Ямар албан тушаал томилогдож байв? Эхлээд дороос нь эхлээд шалгагч гэдэг албан тушаал байсан. Шалгагч болоод нэг 2 сар болсон уу юу? Шатавын дарга гэдэг албан томилогдсон. Тэгээ шатавын дарга хийжээс улс төрийн орлогч гэж одоо бас ангийн орлогч улс төрийн хариуцсан орлогч болж. Тэгээд 1967 он хүртэл 67-ны 4 сар хүртэл ажилласан да. Өөр аль ангид ажиллаж байсан бол? Тэгээд тэндээс энэ урд хоёр гүрэн хоорондоо муудалцал цагийн байдал хөндлөл хэлийн цэргийг дахин байгуулах болол отрядууд нэмж байгуулах болол тэгэл хэлийн одоогийн 130 дугаар анги 5 дугаар отрядад томилогдсон. Отряд байгуулахаар болоод хэлийн албанд томилогдсон доо хэлийн отрядын туслах хэлийн албаны дарга гэсэн албан тушаал томилогдож байт хүртэл явж ялаа. Эндээс 66 машинд тэр хүч шалгалт төгсж ирээд удаагүй байсан. Ирээд гэр бүлтэй болсон байсан. Нэг цагаан уртаа, нэг 2-3 чандатай. Тэгэл нэг 66 машинд очиж явсан да. Тухайн үед ховдын отрядыг ямархуу байр байдалтай байв? Тэр тухай бас та дуусахгүй юу? Тэр отряд гэж намайг очиход отряд гэд тим анги гэж юм байгаагүй. Байтгийн заставын хажууд бидний 3-4 гэртэй. Өнөө очиод явуулсан машин чинь очиод өнөө ормор гэсэн нэг чандам гэсэн юмнуудаа нэг гэрт тавиад нэг айлрахгүй маягтай болцсон байж ирсэн. Очсон чи. Тэгээд тэндээ эхлээд хэдэн сар болоо 2-3 сар болсон баха. Тэгсэн энэ командлаас улсууд явж энэ Оросын мэрэгжилтэн тэр явж үзээд энд болохгүй. Булганы отряд тэнд төвлөрье гэдэг. Булган сумд. Тэгээ булган сум руу нүүж очоод тэгэл жинхэнэ отряд болохоор тэдний баррикадын төв өгсөн хэдэн байшин. Тэгэл тэнд очиж тэгжээтэл Улаанбаатараас хэдэн гэр ирж идэг. Хэдэн гэрэнд хэдэн офицераар оролцож сөх оронд одоо байжсэн тэр үед. Тэгэл алхмаар одоо отрядын оронд ол гүйцсэн л дээ. Дандаа гэр байртай. Тэгээд тосон цангийн модны үйлдвэрээс 4 айлын 4 байшин авчиж барьж орон сууц болгож ирсэн. Баррикадын төвд байсан жижигхэн дам байшин нэг 2-3 юм байсан. Тэн цэргийнхээ галтгоог оруулж цэрэг татаагүй хэдэн офицер ахлагч байж байлаа. Тэгээд цэрэг татлага явуулаад гой балтаагаас юунаас баян хөлгийгээс ховдоос голдуу завхнаас цэрэг татж ирж ирсэн. Тэгээд цэрэгээ байрлуулж тэгээ бас нэг болоогүй нэг дутуу бариа хийцэн байшингийн нэг клуб маягтай болгож бас өтсөөр тэнд бүжиг явуулж байгаа гэдэг нэг хэдүүлээ гэр бүлийн нэг хэдэн юм ихтэй цэрэг мэрэгтэйгээ бас нэг концерттэй тэр болж эхэлж ясан анхаа эхлээд.
За дөрвөн байшинд яг уцаар ахлагч нарын тэр оруулсан. Ингээл эхлээл тэгэл ягуухан бол агсан л та. Агсаар байгаа л тэгэл юу болсон? Отроод болсон. Тэгээ анхны суурь тэг тавьчихвал. За баруун хязгаарт ажилласны дараагаар аль ангид томилогдожээ? Баруун цагт ажилласан дараа би чинь 71 онд би отроод хэлийн туслах гэжсэн Шатавын дарга болсон. Шатавын дарга байжсэн дэд командлын шийдвэрээр нам улс төрийн ажил өнөө би энд улс төрийн ажил хийжсэн байхгүй юу? Сэлэнгэд. Улс төрийн ажил хийлгэнэ гэдэг улс төрийн орлогч гэдэг албан тушаалд яачсан байсан. Тэгээд 71 онд сонгуул явагдаж, намын сонгуул тэр үеийн намыг мэдэхгүй байх л да. Тэр үеийн нам гэдэг чинь намтай захиргаантай гартаа хийж байсан үе биш үү те. Намын шийдвэрээр л бүх ажлыг явуулна. Сахилах хатуу. Тэгээ намын шийдвэр гарч энэ Улаанбаатар хотын 0 дугаар анги одоо энэ одон тэмдэгт хороо гэж байсан. Мэдхэл болов. Одоо энэ цагдаагийн мэдэлд очсон байна те. Тэр хорооны намын дараагаар сонгоод тэгэхээр нэгэнтэйгээ нам сонгогдсон болохоор захиргаа тушаалаа гаргаад энэ Улаанбаатарт томилогдож тэр хороонд ирж ийлээ. Тэгээд тэнд намын дараагаар сонгогдож 4 жил ажилласан. За эхний 2 томилолт маань энэ болчихоо. Тэгээ хилийн 12 дугаар отроод улс төрийн орлогчоор томилогдож ирсэн. Намайг очиход манай ангийн дарга нөгөө 10 маань дэд төрөндөө золтой байж ирсэн. 12 дугаар отроод би 8 жил ажилласан юм байна. Хойно байхдаа хойш дээд курсэд мэрэгдэл дэвшүүлэх курсэд бас 5-6 сар явсан. Тэгээ хурц ирээд 89 онд отродыг улс төрийн байгууллагыг өргөжүүлж хэлтстэй болгоод тэгээ улс төрийн хэлтсийн дараагаар томилсон. Тэгээд ажиллаж байгаа 82 он хүртэл ажилласан. Тэгээ байжсэн чинь Сэлэнгийн хэлийн төлөөлөгчийн аппарат аппарат гэж байсан. Тэнд дараагаар томилсон байсан. Тэгээ 82 оны 7 сард очиод тэнд бас л 8 жил жилсэн юм болов. 82 онд очиж байсан. Тэгээ хэлэнтэй гэсэн. Хэлийн төлөөлөгч аппарат маань удалгүй өргөжөөд отроод одоо яг отроод гэж нэрлэегүй ч гэсэн одоо анги болоод одоо нэгэнд 101 дугаар анги байц өнгөрөх гэж байсан. Ингээ хэлийн төлөөлөгч аппаратыг энэ 2 ангийг нийлүүлээд анги болгочихсон. Одоо тамхи анги. Тэгээд энэ тэр ангийн дарга бөгөөд Сэлэнгийн хэсгийн хэлийн бүрийн өрхтөл төлөөлөгч гэдэг ийм албан тушаал томилогдож. За тэнд очиод одоо алба ажил бол бас өөр маягтай болсон. Сэлэнгийн техник 101-р ангийн анхны захирагч гэсэн үг анги болсноос нь хойш тэр захирагч гэсэн үг л дээ. Тухайн үед онцлог ажил гэвэл ямар ажлыг хийж яв та? Сэлэнгэд одоо анги болсноос нь хойш. Тэгэхэд чинь манайх хэлийн пунктүүд гэдэг бүр хангахаас цааш өнөө хойцог Монгол ширийн даваа гэж байна шүү дээ. Монгол ширийн даваанаас зүүн тийшээ Минж Хинтийн ар энэ хүртлийн участок хариуцж 1000 км болж байгаа баха. Тэгээд тэнд чинь 3-4 пунктүүд байдаг байсан. Пункт гэж ярьж одоо бол застав л да. Бас нэг байцаа өнгөрөх ихтэй тэр нь ханхын байцаа өнгөрөх. Энэ бол олон жилийн түүхтэй байцаа өнгөрөх. Хамгийн том нь шалган нэвтрүүлэх энэ Алтан булгийн
шалган нэвтрүүлэх одоо тэр үедээ постлог гэж яриад байсан байцаангуул одоо бол томорцсон байгаа шүү дээ. Тэгээд заставууд. За тэр үед юу болж байсан гэхээр би ч урд хэлд ажиллаж байсан болохоор сэтгэхүй бас жаахан ондоо хойтолд очихоор бас жаахан ондоо болоо явж байгаа юм л та. Найрамдлын хэлгээд. Тэгээ найрамдлын хэлгээд тэр хооронд чинь Монгол зөвлөлтийн найрамдлыг илүү одоо алдахгүй бэхжүүлж байх, тэдэнтэйгээ харьцаж байх, тэрний хөдөлгөөнүүдийг зохицуулж байх. Тэн дээр нь давхар Сүхбаатарын байц өнгөрөх гэж байгаа. Олон улсын галт тэрэгний одоо хөдөлгөөнийг зохицуулдаг. Одоо энэ 101-р ийм хоёрдон бол чиг үүрэгтэй. Ийм чиг үүрэгтэй. Хил хамгаална, шалган нэвтрүүлэх албаа болно. Ийм. Хэцүү санагдаж байсан үе ер нь байх уу? Байсан. Байлгүй яах вэ? Ялангуяа одоо ховдод очиход чинь газар мэдэхгүй гоё төөрн би ч одоо хоёр ч удаа төөрч явсан хүн нэг төөрхтэй сүн гоё хятадын хэл ойрхон одоо төгшөртөл байсан л да 70 км сөндөө явж застагын бараа харж ирсэн явдалч хэл байж ил байна. За тэгэл цасанд боогдоод цасан хонгорт одоо боогдож явсан гих мэтгээл тэгэл жижиг шажиг юмнууд бол байна л та. Тэгвэл газраа сайн мэдэхгүй эхлээд тиймэрхүү юмнууд байсан. Юм хомдотгдолтой янз. За өөр за сэлэнгид бол одоо нэг төвөгтэй ажил юу гарцсан гэхээр одоо энэ Минжи застав гэдээ байгуулсан байгаа шүү дээ. Энэ 86 онд л энэ заставыг одоо байгуулах суурийн тавих голомтын нэглэх үүргийг надад энэ дээрээс өглөө сайд ариун сайд байсан да. Тэр бол надаас бараг давтсахгүй ажил санагдчихсэн. Тэгээд тийшээ явах машин явж болдгоо байхгүй. За тэгээ яах вэ? Биелүүлсэн. Энэ зөв хараагийн 20-ангаас хэдэн морь авч 1-2-3 цэрэгтэй тийшээ морьор тэр царам руу тэр зэрлэг одоо юутай газар руу явуулж хойноос нь хэд хоног санаа зовж бараг нойр гүших бол байж байлаа. Тэгээ хилчин хүн тэгжил байх ёстой юм гэдэг сэтгэлгээгээр тэгэл болж ил байсан. Өөрөө машинаар явах газар байхгүй учраас Оросын нутгаар дайраад явсан чинь замд мөсөнд багчаад тэр улаан захиа аймаг гэж байдیں۔ Одоо бариадын мөсөнд багч явж чаддаггүй. Бүр аргаа бараад сангийн аж ахуй дээр хоноод тэгээ буцаж ялаа. Гэх мэтлэнгийн юм гарч ирсэн. За тэгээ сүүлдээ яг дээрээс анхаарад дэслэг тэрэг мэрэгтэй болгож нөгөө 3 цэрэг маань тэнд яваач энэ дээр төлөөлөгч очиж бид нар нэслэг тэргээр очиж одоо хамгийн анхны гал голомтой яаж цайгаа хангаад өргөсөн хүн бол манай энэх нэр гончигсрон гэдэг ахлагч байсан. Очиж заставын даргахын хүн олдож өгдөгөө. Тэгээд тэтгэвртэй гарцсан байсан дамнын зүгээд дэд турандаа байсан. Тэрийг явуулж. Тэгээ нэг ясантай бодовсон хүчин тэнд жаахан бэрхшээлтэй байсан та. Тэгэл яг хөө цэргүүд маань сайн. Ёстой сайн цэргүүд одоо хүртэл ирэлж явдгийг. Одоо ажиллаж байгаа хугацаанд тань одоо таны ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлж олон гавьяа шагналаар шагнасан санагд харагдаж байна л да. Хамгийн одоо хүндэтгэлтэй шагнал гэвэл та аль шагналаа хэлэх вэ? Дорсомжтой гэх юм уу? 82 биш 83 онд Хөлийн цэргийн 50 жилийн хойгоор хурандаа цал
Балдан район Улаандаг одон 2 зэрэг очичлаа. Тэр ч одоо бахархаас яах вэ? Огт мэдээгүй. Би тэгэд ханх руу ажиллаар явж байсан. Тэгээ араад ягуур мэдэгдчихсэн. Тэр бас л лот бахархлын тохиол шүү. За тэгээ тэрнээс цаашгүй зөндөө хятад Оросууд хил хамгаа хилээ он самгаасан төлөө медалаар шагнажуулаа. Эндээс Орос зөвлөх очиж гардуулж өгчлээ. Одоо хил хамгаалах байгууллагыг харахад танд ямар сэтгэл төрдөг вэ? Одоо би бахархаж явдаг. Би эх орны манаас байнга уншиж байна. Тэндээс одоо гарч байгаа тэр үндэсний бичгээ сурах тухай программыг бараг одоо очсны бүгдийг судалж байна. Би хил хамгаалтын талаар мэдээ зүйтэй янз бүрийн бичдэг л дээ. Таны болон одоо та бүгдийн залгамж халаа болж байгаа шин залуу үеийн хилчидтэй ер нь юу гэж захих вэ? Энэ залуучуудад захих юм бол байж л байдгийг. Ажилда өөрийн сэтгэлээр л хандах хэрэгтэй. Энэ зарим нь тэгж чадахгүй шүү дээ. Нэг томилтээр яг нэг дарга тэгэл ажиллаж л байна. Жинхэнэ цаад юу энэ нийгэм шиг бас нөлөөлдөг баха. Яг нэг тулсан нэг миний юм манай юм гэсэн би хийх учиртай юм гэсэн тийм сэтгэл зарим дутагдаад байх шиг санагддаг. Биднийг ажиллаж явах чинь нийгэм нэг дугаарт, нийгмийн ажил нэг дугаарт, хувийн 2 дугаарт гэсэн бүр тарих толгойн шингэцсэн. Тийм одоо хүмүүжил гэдэг юм уу, одоо үзэл санаа бодол гэдэг юм. Тийм байлаа л да. Одоо ер нь хаана над ийм алга байна л да. Одоо шүүмжлэл яриад байдаг бол зөндөө юм байна. За баярлалаа танд. Хоёулагийн ярилцлагын түрээд өндөрлөж байна. За баярлалаа. Сэтгэлийг сонссон. За их үзэгчтэй чөлөөнд гарсан хурандаа Батарших тэр ярилцлагын түрээд өндөрлөж байна. Үргэлжлүүлээ та бүхэн дараагийн хурандаа нарынхаа ярилцлагаар уулзах болно.